За өнөөдөр Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо. Эмнэлгийн нээлтэд Монгол улсын ерөнхий сайдын хүрэлс өгөх, эрүүл мэндийн сайд Саран Гэрэл, Япон улсын гадаад хэргийн сайд Ноён Коно Таро болон анагаах шилэн ухааны их сургуулийн эрдэмтэн багш, доктор, профессор, үе үеийн төгсөгчид, оюутан залуус урагдан оролцсон юм. Япон улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, өөрөөр хэлэх юм бол 113 нэр төрлийн 495 тоног төхөөрөмж, за мөн 700-аад эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангагдсан. За ер нь одоо Японы Солонгосын, Америкийн эмнэлэгт юу шаардлагатай тэр бүхэн маань бол энд байгаа. За үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Нарийн мэргэжлийн одоо төрөлжсөн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. За төрөх осол гэмтлээс бусад бүх тохиолдолд энэ эмнэлгээс одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү эмнэлэг нь анагаахын шилэн ухааны үндэсний их сургуулийн харийн эмнэлэг болж байгаараа онцлогтой. Тус эмнэлэгт мэс засалаад доторх хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхийн амьдруулах яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлцсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн түүжлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлсэн бөгөөд сургалт, судалгаа, оншилгоо, эмчилгээний гурвалсан чигүүргийг хэрэгжүүлэх аж. Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээлэлээр хөсгөлийн улсаас их авсан дэлгэр мөрөн, бэлдэс, үүр, шишгдэг хангай нурууны арын чулуут, эдэр буйнд голын усны түвшин өмнөх өдрөөс 30-аас 115 см нэмэгдэж, дэлгэр мөрөн, бэлдэс, ховд, буйнд булган, харьхраа зэрэг голууд үерийн түвшин 5-аас 55 см даван хүчтэй үерлэж байна. Он гарсаар улсын хэмжээнд 6 аймгийн 8 сом, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны сулгарч 12 хүн амнасаа алдчихэ. Үүний 9 том хүн болго 3 хүүхэд аж цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлээр цаашид их нутгаар үргэлжилсэн бороо орж жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй урав үер бүхтөл гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа. Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зээлэгчдийн холбооноос өнөөдөр арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай тэмцэл хийх талаар мэдээлэл хэлээ. Сүүлийн 1-2 сарын дотор арилжааны банкуд хадгаламжийн хүүг бууруулсан боловч бүх төрлийн зээлийн хүүг бууруулаагүй талаар хэлж байлаа. Хилтэй амтай бүхэн зээлийн хүүг хэтэрхий өндөр байна гэдгийг ярьж хэлж сонгуулийнхаа шоу болгож өнөөдөр ч гэсэн их хурл дээрч бай хаач бай ерөөсөө зээлийн хүүг өндөр байна гэдэг ярьдаг хүн их байна. Тэгтээ хийж байгаа нь ерөөсөө харагдахгүй байгаад байна. За энэ одоо мөнгөний эдийн засгийн энэ хүнд байдлууд нь зээлийн хүүтэй холбоотой энэ хүндрэлтэй асуудал Монголын айл бүрийг хямрааж байдаг хамгийн чухал гол асуудлын нэг хэвээр байгаад байна. За зээл авч байгаа нэг иргэн эсвэл нэг аж ахуйн нэгж дангаараа тухайн зээл авж байгаа байгууллагатайгаа тэмцэх боломжгүй. Зээлийн хүүг хүлээн зөвшөөр үгүй бол та зээл авах шаардлагагүй гэдэг ийм хэлдэг. Тэгэхээр энэ бол монопол ирэх байгаад байдаг. Энэний эсрэг бид нар одоо олоолаа нэгж тэмцэх гэж байна. Иргэд харилцах тансны чиг картаар үйлчлүүлдэг. Харин харилцааны банкуд иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олдогч үүнийхээ төлөө хүү төлдөггүй хадгаламжийн данс нийлгэж түндээ картын үйлчлэгийг холбуулах нь илүү ашигтай гэдгийг зээлдэгчтэй холбооноос зөвлөж байна. Зээлдэгчтэй холбооны тэргүүн Солонгой арилжааны банкуд болон банк бус санхүүгийн байгууллагуудад шаардлага хургуулна хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгийг хэллээ. Одоогийн байдлаараа барилга хот байгууллагын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгааж барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн 5 жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл шинээр ажиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70%-ийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болжээ. 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрджээ. Мөн барилгын дулаалгын материалын хэрэгцээний 40%-ийг нь импортлж байсан бол өнөөдөр 100% дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлтгэцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж, дотоодын хэрэгцээг 100% бүрэн хангаж эхлэдэг байгаа юм. Тулгар төрийн 2228 их Монгол улсын 813 ардын хөсгөлийн 98 жилийн ой үндэсний их баяр наадам эхлэхэд 10 гаруй хоног үлдлээ. Энэ жилийн наадмаар улс даяараа 5 хоног амрахаж. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмын тохиолдолон 7 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд бүх нийтээр нь амраахаар заасан байдаг. Өнөө жилд 7 дугаар сарын 11-ний өдөр пүрэв гарагт таарч буй. Тиймээс пүрэв гарагаас эхлэн бүх нийтээрээ амарч 7 дугаар сарын 16 буюу мигмар гарагаас аль биесээр ажилд орох юм.